Одоо та бүхэнд эдийн засгийн мэдээг хүргэе. За энэ удаа болохоор төрийн өмчит компаниудын засаглал, за тэр дундаа Эрдэнэс Монгол Нэгдлийн одоо компаниудын засаглал ер нь ямар байна вэ? За улс төрийн томилгоо яг ямар түвшинд явж байна вэ гэдэг мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэсэн юм а. За Эрдэнэс Монгол Нэгдлийн хувьд бол одоо төрийн өмчит уулуурхайн компаниудыг нэгтгэсэн ийм нэгдэл байгаа. За энэ нэгдэлт бол Эрдэнэ төлөвлөрөөс эхлээд Эрдэнэс 5-7 компани, Гашуун Сугад Авцсан, Мон Атом компани гэх мэтчлэн нийтдээ 16 уулуурхайн компани бол одоо нэгдэлтэнд харьяалагдж байна. За эдгээр компанийн хувьд тэр дундаа Эрдэнэс 5-7 компанийн хувьд бол яг улс төрийн одоо томилгоо явагдах нь бол их байдаг. За нэг үгээр хэлэх юм бол шинэ засаг солигдох, шинэ одоо улсын хурлын одоо парламент гарч ирэх одоо бүрэлдэх энэ цаг үед бол дагаад эдгээр компаниудын удирдлагууд төлөөлөл удирдах зөвлөл болоод за гүйцэтгэх захирлыг нь бол сольж хаалж байна гэсэн ийм мэдээлэл бол гарч ирж байгаа. За энэ мэдээллийг та бүхэнд дараагийн дэлгэцнээс харуулъя. За энэ бол Data Club цэг Medium.com-аас хүргэж байгаа мэдээлэл 2023 онд нийтлэгдсэн мэдээлэл байна. 2012 онд жишээлх юм бол шинэ засаг бүрэлдээд за шинэ парламент гарч ирсэн цаг үед бол одоо гүйцэтгэх захирал болоод төлөөлөл удирдах зөвлөлийн дараагийн томилж байсан байна. За энэ мэтлэнгээр томилгоонууд бол яг одоо сонгуулийн жилдээ мөн дээрэс нь засгийн газар солигдох бүрд бол томилгоо хийгдэж байсныг бид бүхэн эндээс харж байна. За цэнхэр нь бол ардчилсан нам, улаан нь ардын намын томилгоо байсан гэсэн. Нэг ясандаа бол одоо Эрдэнэс 5-7 компани дээр л гэхэд 2010 оноос хойш энэ мэдээллийг нь шүүгээд харахад л яг энэ компани дээр намын томилгоо бол хийгдэж байсан гэдгийг харж байна. Тэгэхээр улс төрчид болоод эдийн засгчид шинжээчдийн хэлээд байгаа гол зүйл нь болохоор энэ төрийн өмчит компаниуд тэр дундаа Эрдэнэс 5-7 компанийг за намаас холбуулах зүйтэй байна. Нам одоо энэ улс төрийн томилгоо хийдэг энэ байдлыг халах зүйтэй. Тухайн компаниудыг олон нийтэд нээлттэй компани болох нь зүйтэй гэдгийг тодтогдоод байгаа юм. За Эрдэнэс 5-7 компани гүйцэтгэх захирлын хамгийн сүүлийн үеийн тоо мэдээллийг л харахад 2022 онд бол одоо гүйцэтгэх захирал ган үеийг бол ажлаас нь чөлөөсөн. За ингээд тухайн ондоо онцгой эрхт бүрэн эрхт төлөөлөгч гээд Ганбат гэж хүнийг томилсон. За 2022 оны 10 дугаар сарын 26-нд 385 дугаар тогтоолоор Эрдэнэс 5-7 компанид онцгой дэглэм тогтоож засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр сангийн амны төрийн нарийн бичгийн дарга Ганбатыг бол томилон ажиллуулсан. Ингээд Эрдэнэс 5-7 компанид онцгой дэглэм тогтоосон 1 жил гаруй хугацаанд бол тухайн одоо бүрэн эрх төлөөлөгч Ганбатын ажиллаж байсан цаг хугацаанд Эрдэнэс 5-7 компани улсад бол нийтдээ 5 их найт төгрөгийн татвар төлсөн гэсэн мэдээлэл гарч ирж байна. Харин 2024 онд бол гүйцэтгэх захирлыг нь бол мөнх чаргал гэж хүнийг томилсон. За ингээд 2024 оны хувьд нийтдээ Эрдэнэс 5-7 компани улсын төсөвт 3.4 их найт төгрөгийн татвар төвлөрүүлсэн гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. Мөн л одоо энэ циклийг харуул 2024 онд бол улсын хурлын одоо сонгуул болсон жил байсан. Мөн шинээр бол засгийн газар бүрэлдэж байсан жил байсан. За ингээд 2025 оны сая 6 дугаар сард буюу шинэ засгийн газар одоо зандан шатрын засгийн газар гарч ирсний дараагаар одоо Эрдэнэс 5-7 компани бүрэн эрхт төлөөлөгчийн баг гэж байгуулад за тухайн багийн ахлагчаар нь бямсрын томилон ажилласан. За ингээд түүний томилснаас хойш бас одоо Эрдэнэс 5-7 компани 7-8 дугаар сард жишээлх юм бол нүүрсний борлуулалт нэмэгдсэн, экспорт өссөн гэсэн мэдээлэл гарсан юм. Айгуу сайхан хүн байвал айгуу сайн шалгах. Дараа нь нэг цаг өгцөө дахиад асуудал асуулчих. Тэгэхээр тэгвэл одоо жинкнээсээ бийт юм бэл. Тэрний дараа бүр жинкнээсээ бийт. Буюу хизээч язгуураар нь өөрчлөх процесс биш. Язгуураар нь өөрчлөхийн тулд төрийн өмчийг намаас холдуулах хэрэгтэй. Яаж холдуулах вэ? Төрийн өмчийн компаниудын ашигтай ажиллагаа компаниудаа хувьцаат компани болгож нэмэр байна. Хяналтын багц 34% түргмээр байна. Эрдэнэс 5-7 компанид л гэхэд 2025 оны одоо сайт дээр нь байгаа албан мэдээллийг нь харахад л удирдлагын багт нь бүрэн эрх төлөөлөгчийн багийн ахлагч Бямсрын, хяналтын менежер Пунцаг, бүтээмжийн менежер Мөнхболд, бизнес хөгжил хариуцсан менежер Баяр Мөх гэх мэтчлэн цааш хөвөрч байна. За энэ мэтчлэнгээр ерөөдөө удирдлагын багт бол одоо ингээд улс төрийн томилгоо тэр дундаа намын томилгоо явж байгаа нь өөрөө тухайн салбарт ажиллаж байгаа мэрэгжилтэн одоо нарийн мэрэгжлийн ажилтнуудыг бол одоо ажил хийх урмыг нь хугалж байна гэдгийг бас салбарын онцолж байна.
нарийн мэрэгжлийн салбар шүү дээ. Одоо яг энд нарийн мэрэгжлийн инженер техникийн ажилтнууд ажилладаг. За эргээд энд чинь бас маш олон хөрөнгө оруулалтын асуудлууд яригдана. Эргээ бүтээгдэхүүн олон улсад экспортлох борлуулах асуудлууд яригдана. За үр зээлээ төлөх ингээд яг одоо тухайн чиглэлээр мэрэгсэн хүмүүс ажилладаг. За мэрэгжлийн ур чадвар шаарддаг ийм салбар дээр ийм улс төрийн томилгоо гэдэг нь энэ салбарт бас одоо маш олон жил хичээл зүтгэл гаргаж ажилласан ажилчдын ч гэсэн бас урам итгэлийг бас маш их одоо унгасан одоо тийм дүр зураг ажиглагдчихсэн. Уг нь бол олон улсын жишгээр бол төрийн өмчт компаниудыг аль болох олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгоход чиглэн ажилладаг. Ингэснээрээ тухайн төрийн өмчт компаниудын ашиг орлого бол одоо хамаагүй өсдөг. Мөн дээрээс нь одоо бас хүртээмж нь бол хамаагүй сайжирдаг. Нэгэсэндээ засаглалыг нь өөрчилж чадах юм бол ашиг орлого бол олох нь мэдээжийн хэрэг гэдэг ийм томьёол байдаг. Ингээд бид бүхэн Нариу улсын одоо Equinor гэдэг компани дээр хийсэн судалгааг та бүхэнд харуулж байна. За энэ судалгааг бол эдийн засаг хөгжлийн төвөөс гаргасан байгаа юм. За ингээд тухайн Equinor гэх компанийн хувьд бол нийт хөрөнгийн үнэлгээ нь 70.5 тэрбум Америк доллар байна. 2001 онд Осло болон Нью-Йоркийн хөрөнгийн зах дээр компани 23%-ийг нь IPO зарлан гаргасан байна. Анхны үнэлгээ нэгж хувьцаанд $7.3 байсан бол өнөөгийн үнэлгээ нь 25/100-ны $31 болж 346%-аар өссөн байна. Нэг үгээр хэлэх юм бол тухайн компани засаглалыг нь сайжруулсан гэсэн үг. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгосноороо за тууз болоод бусад одоо бүхий л мэдээлэл нь ил тод болоод засаглалд сайжирч за цаашдаа ийхүү одоо хувьцааны үн өсөх гол суурь нь болсон гэсэн үг. За ингээд гүйцэтгэх захирлыг нь бол одоо төлөөлөл удирдах зөвлөл бол томилж ирсэн байдаг. Харин манай улсад бол төрийн өмчт компани за тэр дундаа эзэнс тавилга хувьцаат компанийн хувьд гэхэд одоо гүйцэтгэх захирлыг нь засгийн газраас томилдог энэ жишг байгаа. За энэ жишгийг цаашид өөрчлөн зүйтэй гэдэг дээр ийхүү мэрэгжилтнүүд саналаа нэгтгэн хэлж байсан юм а. Бид нар шар дагаж бяруу хоолн төрнө гэж манай улсын нэг сайхан зурцсан үг байдаг. Яг түүнтэй адилхан өндөр biz хүссэн үсэг уул уурхайг дагжиж бусад салбарууд цааш явах тийм үйл явцаар орцсон. Гэхдээ манай гол түүчээ улсын шар маань өөрөө зөв засаглан зөв менежменттэй тэгээ газрын эвлэлийн баялагийг 100% ашиглаад үр өгөөж 100 авч чаддаг тийм байхсан нэгдүгээр. За энэ мэтчлэнгээр цаашид одоо зандан шатрын засгийн газрын хувьд бол төрийн өмчт компаниудын тоог цөөлж байна. За дарга нарын тоог цөөлж байна гэх мэтчлэнгээр зардлаа хэмнэж байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ зарим компаниудыг бол одоо олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон гэж ярьж байгаа. За энэ ажлаа аль болох түргэн шуурхай хурдан хугацаанд хэрэгжүүлэх нь нэн чухал юм а.